байгаад ойчиж унах хосол аваар. Нэгэн үйлдвэрийн ажилтан хөдөлгөөн шатыг ашиглан өндөрт байрлах зүйлийг ажиллахаар гарч яваад тэнцвэрт байдлаа алдан шат нурснаар амь насаа алдсан осол гарчээ. 사다리와 함께 넘어지면서 추락하여 사망하는 사고가 일어났습니다. Энэхүү осол нь хөдөлгөөн шатны доод хэсэг болох шалны хэсэгт халтрахаас урьдчилан сэргийлсэн зөөлөвч хийж өгөөгөөс болж үүдэн гарсан юм а. Зөөврийн шат нь ажлын үед шат халтрах юм уу? Савж унахаас урьдчилан сэргийлж үзүүрийн хэсэгт нь зөөлөн ид хийсэн байх шаардлагатай. Мөн хангалттай хүндийг дааж чадах чанартай шатыг ашиглах болон хөдөлгөөн багтай эвдрэлгүй шатыг ашиглавал зохистой. 심한 손상이나 부식이 없는 사다리를 사용하도록 합니다. Дараагийнх нь таацны кран дээр ажиллаж байхад гарсан осол юм. Крана зогсон ачилсан зүйлийг хүргэх газарт нь буулгачгаад хөдлөх агшинд гинтийн хөдөлгөөнөөс болж краны завсрын зайгаар ойчин газар унснаар амь насаа алджээ. Энэхүү осол нь таацан краны хамгаалах хаалт хийгдээгүй хэсэг зогсож крана хөдлөгдсөнөөс үүдэлтэй юм а. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүй илрэл энэ болж өглөө. Таацны кранаас очиж унах хослоос урьдчилан сэргийлэхийн тулд таацны краныг төв зам дээр байрлуулснаар кран дээр гарч сууж явах шаардлагагүй болох юм. Хэрвээ кран дээр сууж явах шаардлага гарах юм бол краны хамгаалах хаалттай хэсэг зогсож хамгаалах бүс сэлтээр бэхэлснийхээ дараа л болгоомжтой хөдлөнө. Үүнтэй хамт таацны кран дээр гарч ажиллахаар болвол зайлшгүй хамгаалах бүс сэлт малгай хэрэгслийг өмсөж өөртөө л аюулгүй үйл ажиллагаагаа бүрдүүлж ажиллах нь нэн чухал билээ. 이와 함께 천장 크레인 거저 상부에서 수리 또는 점검 작업을 할 때에는 반드시 추락 방지 보호구인 안전모와 안전대를 착용하고 작업자 스스로가 작업 안전 수칙을 준수하는 것이 무엇보다 중요합니다. Эргэн тойрон гарч бус ойчиж унах хаваараас л илүү их анхаарал болгоомжийг шаардаж байна. 우린 그때 전기 집진기 유지 보수 공사 중이었어요. Бид нар тэр үед захиргаан 100 өгсрөх ажлыг хийж байсан юм а. 100-ыг үе үеэр нь салгаж дотор хатрах үс хөрвүүлчихэд эргээд өгсрөх ажиллагаагаа хийж байсан юм. 아하, энэ шатыг аюултай харагдаж байна. 어째 좀 불안하네요. Өөх тосвол. За зүгээр өхөө. Яавал гэж. Шууд гарч. Йоох, гарчлаа. Үйлдвэрийн эд ангууд хуучирч засварлах үед ажилтнанд аюул учирч болзошгүй ийм нөхцөлд ажлын байранд үүсэж болох эрсдлийг тооцоолон бодож төлөвлөгөө гаргаж ажилтнанд учирч болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэх ёстой байсан юм л да. Хуучирсан зүйлд будаг шохоо хэрэглэхдээ бүрэн хатсныхан дараа л баг зэргийг ашиглан хамгаалж өгөх ёстой юм шүү дээ. Энэхүү осол шиг X босоо шатыг ашиглахаар болох юм бол ашиглалтын явцад далиж хугархааргүй металлаар хийсэн байх ба хөдөлгөөн болон хүчний улмаас үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж сайн бэхэлж өгсөн байх хэрэгтэй юм а. Миний харснаар бол хамгийн хатуу буюу амархан мөхөж хугардгүй металлаар шат хийж ашиглах нь зүйтэй юм шиг санагдаж байна л да. Дахиад хоолбогч нь сугарчихжээ. Юу гэнэ? Хоолбогч нь тасарчихжээ. Сонсогдохгүй байна. Юу гэдэг юм бэ? Дахиад хоолбогч нь тасарчихжээ. За одоо буула. Угарсан хэсгийг авах хэрэгтэй байдаг. Эндээс авахд арай л холдоод байна. Чи дээшээ гараад нэг үзээд ихтэй. Ойлголаа хаа. Эндээс ч гэсэн холдоод байна. Болохгүй юм шиг байна. Тийм үү? Ягуул эргээд буугаад ир. Эндээсээ л хийгээд үзэхээс. За. Ерөөсөө үйлдвэрийн даргаыг эрдэл хүлээж байхаас. Аха, болгоомжтой. Аха.
Энэ газар хохирогчийн ажиллаж байсан газар юм. Доошо 7.2 м гүнтэй асар аюултай хүнд даацын техник хэрэгслийн дээд хэсэг юм л да. Энэ нь харж байгаачлан ажилчдын ихээр орж гардаг газар байна. Ийм жижигхэн талбайгаар орж гарахдаа хүмүүс ханд байрлсан унтраалганд үргэлж шүргдэг шүү дээ. Ийм нөхцөлд унтраалгыг хамгаалсан хаалга хийж өгөх ёстой. Мөн унтраалгыг дардаг хэлбэртэй хийж өгснөөр гадны нөлөөлөлд өртөхгүй байхаар байрлуулж өгөх ёстой юм л да. Хэдхэн хором анхаарлаа сарниулснаас болж аваар осол үргэлж дагалдан ирнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 아주 잠깐 여러분의 마음이 무방비 상태가 되는 찰나의 순간 위험은 찾아듣다는 사실 잊지 마세요. Усан онгоцны үйлдвэрийн ажилтан унаж осолдсон тохиолдол. Хөхрөө тийшээ гарахад чизүүлж байна дөө. Үгүй ахи ярьж байгаа гинэ. Ингээд энийг хэн оловсон бэ? Хил дөгшүүртэй харагдаж байгаа ч. Ёох гэж ингэж дуусах гэж. Харин тийм ээ. Удахгүй байх гэж бодож байсан юмсан. За одоо жаа хамарцгаая. Ажлаа дууссан бол доошоо одоо бууцгаая. Амраахгүй юм байна л да. За буухаас. Та төрүүлээд бууж бай. Би багаж хэрэгслээ авчаад хойноос чинь буугаад очие дөө. Тэгээд хурдлаарай. Аха! Энэхүү ослон гол шалтгаан нь хамгаалах шатыг тогтоож байсан холбогчийн болтон суугч унснаас үүдэлтэй юм байна. Хэрвээ ажлын байранд угсарсан хамгаалах шатыг тогтоогч хэрэгслийг чангалж боосон болтоо ёс журмын дагуу хийж угсарсансан бол энэхүү осол гарахгүй байх байсан. Гэвч хамгаалтын шатыг дэндүү богинохыг хийж өгсөн ч гэсэн осол гарах нэг шалтгаан болж өгсөн байна л да. Шатыг хангалттай урттай хийж хоёр үзэр болон дунд хэсэгт нь тулгуур хөндлөн жиргэвч хийж өгч боосноор савлах аюулыг багасгана гэсэн үг. Мөн түнчлэн хамгийн гол нь ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны дүрмийг баримталсан бол энэ осол гарахыг зогсоож чадах байсан юм а. Бидний агшин хормын хинэггүй зам байдал том аюулыг авчирна гэдгийг мартаж болохгүй шүү. Ойчж унах хаваараас урьдчилан сэргийлэх арга зам уу? Та бүхэн сая олон төрлийн унаж ойчж байгаа аваар ослын тухай үзцгэлээ. Унаж ойчих аваар нь цаашлаад алтан амьтанд хүрэх аюултай тул анхаарал болгоомж зайлшгүй шаардлагатай байдаг юм. Үүн дотроос 2 метрээс өндөрт ажиллаж байгаад ойчж унах осол аваараас урьдчилан сэргийлэх арга замыг судалж үзэх юм бол ийм байна. Эхлээд ажилтан хамгаалах бүс хэрэгсэл зүүсэн үед тэрнийг тогтоох төхөөрөмж угсрах, хамгаалах малгай, хамгаалах бүс сэлтгэсэн хамгаалах хэрэгслүүдийг зайлшгүй хэрэглэх. Зөөврийн шатыг ашиглан ажиллахдаа халтрах юм уу, савж унахаас сэргийлж шал хэсэгт нь халтрдаггүй эд материалыг хийж өгсөн шатыг ашиглах. Барилгын шатыг хийхдээ 40 см-ээс илүү өргөнтэй модон хавтангаар хийх ба 2 модон хавтаны завсар нь 3 см-ээс хэтрэхгүй байх шаардлагатай юм. Мөн модон хавтанг савлах юм уу унахаас сэргийлж 2-оос дээшгүй холбоосоор холбож хөдөлгөөнгөө боож өгсөн байх шаардлагатай. Барилгын шат юм уу доош унаж болцсохгүй нүх цэргийг тойруулан аваарын хаалт, аваарын тор, аваарын бариул гэх цэргийг хийж өгөх болон ойртохыг хориглосон аюултай бүс гэдгийг анхааруулсан тэмдэг хэрэглэлийг хүний нүдэнд тод харагдахаар хэсэгт бичиж наасан байх нь нэн зохистой юм а. 잘 보이는 곳에 부착해야 합니다. Ганцхан бие эмчин гэсэн бодолт нь өөрөөс чинь гадна хамт ажилдаг найз нөхдөд нь хүртэл аюул авчрах